үйлчлэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Legal Talks podcast-ийн ээлж дугаар хүрж байгааг дуулахад таатай байна. Бид бас нэгэн хүндтэй зочныг урьж оролцуулж байгаамаа. Энэ удаагийн дугаарын зочин бол Мөнхөд хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн техникийн багш Сарантуяа багштайгаа ярилцахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг надтай хамт хүртлийн явуулахаар оюуны нөөц төрийн бас байгууллагын судлаач, хуульч төр боловтойр одоо хамтран хүлээн авах юм аа. Бидний урилгыг хүлээн авсан цаг нараа гарган одоо урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе багш. Өдрийн мэнд хүргэе. Урьсанд баярлалаа та бүхэнд. За. Тэгэд энэ удаагийн дугаараар багштай тодорхой нэг сэдвүү гэхээс илүү багшийн энэ ажлын дуршлаг, ажил хэрэгтэй баримтдаг зарчим тийм ээ. Энэ анх ажлын гараагаа хаанаас эхэлж ийсэн ч гэдэг юм уу? Хуульчийн баримтлагдаг дээр үнэцүүл зарчмын талаар бас ярилцвал илүү сонирхолтой залуу хууль судлаач биднэрт бас нэмэртэй байх болов уу гэж үзээд энэ талаар ярилцах юм аа. Тэгэхээр эхний асуулт та багшаа яагаад энэ хуульч гэдэг мэргэжлийг сонгох болсон? Энэ талаараа бас түүхээ хуваалцвал. За би сэтгүүлч ээж хуульч аавтай гэр бүлд төрсөн, өссөн, хүмүүжсэн. За тэгээд одоо сургуульд явж байхдаа сургуульд явахаас өмнө бүр цэцэрлэгт байхдаа хаяа одоо аавыгаа дагаад төмөр цагын соёлын ордонд иргэдэд эрх зүйн мэдлэг олох чиглэсэн хичээл ордог байхад нь түнд нь орж сууж юу ч ойлгохгүй хэрнээ бас сонсогч болж үзэж. За тэгээд хаяа одоо 10 жилийн 1-р ангид орсны дараагаар ажлаар нь дайрч ирж гэрлүүгээ хамт явахын өмнө одоо нэг хэдэн минут саатдаг байсан болохоор аавын эрхэлж байгаа хуульчин ажил надад тун сонирхолтой санагдаж энэ мэргэжлийг сонгож авахд нөлөөлсөн гэж хэлж болно. Манай аав бол одоо төмөр замын прокурор, эдүүгээр ярих юм бол тээврийн прокурор, за тэгээд улсын дэд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурорын газрын шүүх хяналтын прокуророор ажиллаж байсан юм байна. Тэгээд манай аав маань Москвагийн Ломоносовын гэрмжт улсын их сургуулийн хуулийн анги төгссөн Монголын анхны хуульч хэсэгтнүүдийн нэг байсан. За тэгээд тэр утгаараа бас их олон сэтгүүл гэрт авчирч өөрөө харж уншдаг байсан. Тэрийг бас харж унших явцад одоо энэ мэргэжил татагдах ийм одоо байдал үүсээд тэгээд 10 жилийн төгсөөд эсэлтийн шалгалт өгөөд одоо Орсын албаны улсын Воронеж шатын их сургуулийн хуулийн ангид шууд тэнцэж байсан. Тэгээд тэнд одоо 5 жил суралцж хуульч дэд босралтай диплом олж авсан юм аа. Хуульч одоо мэргэжлийг эзэмшээд ингээд авсны хувьд бол та одоо ажлын гараагаа хаанаас эхэлж байв? Шууд багш болсон юм уу? Эсвэл бол та бас өөр газруудад ажиллаж байв уу? Ажлын гараагаа эхлэхэд одоо танд ингэж анх ажил дээр гарахад за зөвлөж байсан ямар багш нар байна? Та тэр тухайгаа иргэн санал дурсвал ямар вэ? За би ерөөсөө одоо багаас Орос цэцэрлэгээр хүмүүжээд тэгээд Оросын 10 жилд суралцсан учраас одоо дараагаар нь удаагаар нь Орос албаны улсад дэд сургууль төгссөн учраас бол одоо яг өөрийнхөө хуулийн ахуй орчноос л төгсөөд ирэхэд бол хүндээ байсан. За ингээд намайг одоо сургуульд анх илгээхэд би энэ анх илгээхийг эхлээд бас ярих зүйтэй баг. Шалгалт өгөхөд бол оюутнуудыг хуваарлдаг байсан. Тухайлбал одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш доктор Солонго бит хоёр шалгалт өгөөд нь засгийн газрын нэр дээр хуваарлагдсан байдаг байна л да. Тэгээд би энтэйг анх танилцж байсан. Тухайн үед бол бид хоёр бас бүр 17 настай байсан. За тэгээд засгийн газрын нэр дээр явна гэдэг маань өөрөө нийтийн эрх зүйн буюу төр захиргааны эрх зүйн чиглэлийн мэргэжил эзэмшдэг гэсэн болцолтой. За ингээд энэ чиглэлээр төгсөөд ирэхэд намайг
нийгмийн ухааны институт гэдэг газар эрдэм шинжилгээний ажилтнаар авсан. За тухайн үед бол бүх бичих, лекц унших, хэвлэж нийтлэх ажлыг бол гол төлөв орос хэл дээр явуулдаг байсан учраас надад тун хүнд биш санагдаж байсан. За ингээд тэнд 1 жил ажилласны дараагаар нийгмийн ухааны институт гэдэг газар одоо захирлаар Эрдэмтэн Минс гээд хүн байсан, доктор Минс ажиллаж байгаад за тэгээд одоо удаагаар нь үндсэн хуулийн цэцэн гишүүнээр ажиллаж исэн Лавга за тэгээд Шадар сайд инх төвшин зэрэг энэ хүмүүстэй хамт ажиллахын завшаан тохиолж исэн академич Чулуунбаатар бас за бид нар бүгдөө одоо нийгмийн ухааны институтад эрдэм шинжилгээний залуу ажилтнаар ажиллаж байсан. Намайг одоо тэнд элсгэд сая дурдсан хүмүүс маань одоо ажлын хаагаараа эхэлчихсэн юм залуучууд бол байсан. За тэгээд удаагаар нь би аспирантурт шалгалт өгөх юм боломж олдсон надад. За аспирантурт шалгалт өгөхөд бол одоо Герман улсын Халийн хотын их сургуульд тэнцсэн. За тэгээд өөрөөр хэлэх юм бол би PhD доктор буюу хууль зүйн ухааны доктор 1987 онд одоо Герман улсын Халийн хотын улсын их сургуульд амжилттай хамгаалж өндөрлсөн. Magna cum laude гэдэг юм латин үлгэрээр хамгаалсан юм онцлог одоо энэ яаж юм мэрэгжилт одоо алхам цааш хийсэн бэ гэвэл одоо энэ нийгмийн ухааны институт за тэгээд Халийн хотын улсын их сургуулийн аспирантур гэж. За ингээд 87 онд төгсөнгүүтээ бараг маргааш нь нутагтаа гацардсан. Яг гэвэл нутгаас хол амьдрах юм сонирхол их багтаа цаанаасаа тийм юм байна. За тэгээд эренгүүт тухайн үед одоо боловсролын хороо гэж байсан. Энэ боловсролын хорооны томилолт доор Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарын төр эрхцийн тэнхимийн багшаар томилогдож шууд одоо надад харьяалуулсан хичээл бол олон улсын нийт эрхцээ. За тэгээд үндсэн хуулийн эрхцээ түүний дотроо гадаад орны тухайн үеийн нэрээр хөрөнгөтөн орны үндсэн хуулийн эрхцээ гэсэн юм хичээл харьяалуулсан. За тэгээд энэ одоо хичээлийг орохын өмнө одоо надад их зүй ёсны шаардлага юм сургуулийн захиргаанаас тавьж би одоо Монголын хуулийн байгууллагуудаар тус бүр 3 сар явж 1 жил дадлага хийсэн. Тухайлбал одоо хуучнаар Октябрь районы Эдүгээр нэрлэх юм бол Баянгол дүүргийн захиргаанд 3 сар ажилласан. Сүхбаатар дүүргийн шүүхэд 3 сар ажилласан. За тэгээд тухайн үеийн шүүх яам гэдэг одоо хууль зүйн яам гэдэг тийм 3 жил ажилласан. Гэх мэтлэнгийн одоо ерөөсө 12 сар би төрөл бүрийн байгууллагуудаа явж тус бүр 3 сар ажиллаж үүний хажуугаар одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутнуудад олон улсын нийтийн эрх зүйн хичээлийг тухайн үед орос хэлээр орж ирсэн учраас надад хүндрэл огт байгаагүй. Орос хэлээр ороод нэгэн зэрэг хөдөө аж ахуйн их сургууль багшийн их сургуульд төр эрхцэн үндэс хичээл юм Монголын төр эрхцэн үндэс хичээлийг одоо орч тийм салбар бүрээс нь ярьж өгөх үндсийн одоо зааж өгөх ийм одоо ажлуудаар одоо багш болох ажлын хаагаараа эхэлж ирсэн. Тэгээд давтаж хэлэхэд бол энэ хуулийн байгууллагуудад явж практик хийсэн тохиолдлууд бол миний амьдралыг оронгоор нь өөрчлөхөд хүргэсэн. Би зүгээр нэг онол яриад байх биш. Би оюутнуудаа онол ярихын хажуугаар бодит амьдрал дээр энэ шийдвэрлэгддэг маргаантай асуудлуудын талаар ерөөсөө хууль боловсруулахад, хуулийн төсөл боловсруулахад одоо учирдаг бэрхшээлийн талаар захиргааны байгууллага шийдвэр гаргахад одоо анхаарч харгалзаж үзэх шаардлагатай гэдэг асуудлуудын талаар ерөнхий төсөөлөлтөй болох юм анхны боломж нэгдэжсэн учраас би зүгээр нэг одоо олон жил сургууль төгсөөд ирсэн багш биш. Би
би зүгээр нэг гадаадд олон жил сурч аваад ирсэн гадаад хэлний чадвартай хүн биш. Би бол Монголын хөрсөнд шигдэх ийм боломж над болгоснороо бас оюутнуудад илүү амьдралтай мэдлэг түгээх ийм боловсон хүчин болох ийм нөхцөл болцоотой байсан үед багш болсон гэдгээрээ бас их баяртай байдаг юм аа. Дараагийн асуулт нь өгшөө. Та ер нь уйлжийнхаа үед баримтлагдаг зарчим, таны өмнөд зүйл юу вэ? За ингээд хуульч болохоос өмнө эхлээд хүн байна. Тийм ээ. За тэгэхээр энэ эхлээд тэр хүн байна гэдэг нь энэ хуульч болох дэх чухал юм болов уу гэж боддог. За би тэгээд сайнда одоо юм уу эсвэл өөрийнхөө сайнд үдээ зэрэгтэй одоо нэг хүн гэж тооцогдоод хэлэгдээд эсвэл байгаад явж байгаа юм биш. Ерөөсөө энэ миний өссөн орчин болвол буруу хийх орон зайг үлдээдэггүй байсан ийм орчин байжээ. Өөрөөр хэлэх юм бол нөө ижи аав маань одоо сургуульчигт заасан ээж, сургуульчигт заасан аав одоо өөрөөр хэлэх юм ээж аав хүн ямар шаардлага хангах ёстой байдаг вэ? Гэр бүлийн хүмүүс ямар шаардлага хангах ёстой байдаг вэ? Өөр хоорондоо болон өөр хүүхдээ гэдэг энэ шаардлагыг бол бүрэн хангадаг байсан шиг санагддаг. Гэхдээ хүн болгон өөрийнхөө ээж аавын талаар эерэг ярих бах. Гэхдээ миний энэ ярьж байгаа зүйл бол би зүгээр нэг эерэг яриад байгаа юм биш. Энийг мэдэрч өдөр тутам мэдэрч харж өссөн хүний хувьд бол ярьж байгаа. За тэгэхээр бол зүгээр одоо яавал буруу вэ? Яавал зөв? Чи багшийнхаа өмнө яаж хариулах ёстой? Чи бусад амт нөхдөдөө яаж харилцах ёстой? Чи том хүнд яаж хүндэтгэл үзүүлэх ёстой вэ? Чи яаж зөвшөөрөл авах ёстой? Чи хичээлдээ яаж бэлтгэх ёстой? Бэлтгээгүй бол яаж чи багштай урьдчилж хэлэх ёстой вэ? Амжааг бол гэдэг энэ бүгд бол өөрөө тухайн хүнийг бий болгоход тэр орон зайг нь нөхөж өгч байгаа. Тэгэхээр бол энэ одоо эхлээд бол альва хүн зөвхөн хуульч хүн биш ямар нэгэн буруу хийх чадваргүй болох тэр орчинд өсөх тэгэд өөрөө бас тэрийг ойлгож ухамсарлах явд бол чухал юм болов уу гэж бодож байна. Одоо таньдаг хүнтэй харилцаад тухайн үедээ эерэг байдал, дагуу байдал үүсгэхийн өмнө болох уу болохгүй юу? Үүнээс үүдээд ямар хохирол хажуугийн 3 дахь чидгээд амсах нөхцөл бүрдэх боломжтой вэ? Энийг сэргийлэх ёстой юу гэдэг дээр бол чи өмнө төлөвшчихсэн юм одоо үзэлтэй болж гэмээ чинь чи хүн байх тэгээд удаагаар нь хуульч болох тэр одоо боломж чинь нэгдэн тэр үе таалгын нэгдэн гэж хэлэх гээд байна л да. Дараагийн асуулт нь өгшөө саяын тэр өмнөд зүйл баримтлах зарчимтай бас их хамааралтай байна. Уйлж болохын тулд хүнийхээ хувьд тэгэхээр зөв төлөвшөх гэдэгтэй бас их хамааралтай асуулт байна. Уйлжийн ёс зүйн асуудал ер нь хамгийн чухал тооцогдсоор ирсэн дандаа шүүмжлэлт агуулдаг ийм асуудал. Та үндсэн үеийн эцсийн гишүүнээр ажиллаж исэн, шүүгчээр ажиллаж исэн хүний хувьд ер нь уйлжид байх ёстой энэ ёс зүйн зарчим гэдэг юм. Тэрийг юу гэж хардаг вэ? Уйлж хүн өөртөө төлөвшүүлэх тэр ёс зүйн үнэт зүйлүүд юу байх вэ? Би энэний өмнө саяны асуултанд хариулахын өмнө бас нэг амьдралд ялангуяа залуу хүмүүс тохиолдож болох залуу гэр бүлд эсвэл залуу эцэг эхчүүдэд тохиолдож болох нэг жишээг ярил л да. Би одоо айлд байж хаад юм уу эсвэл тэрийн хэрэгслэр зочиж байхад юм уу эсвэл автобусны бодол дээр зогсож байх үед эсвэл эмнэлэх дараа зогсож байх үед одоо залуу эцэг эхчүүд хүүхдтэй хандахдаа хүүхдтэй сахилгуудах үед анхааруулж хэлэхдээ миний хүү чимээгүй босод хүмүүст цатаа болно. Эсвэл хажууд байгаа энэ эмээ өвөгийн толгой нэргэн тийм ээ одоо гэж энэ босод хүмүүсийг хүндлэх үүднээс хандаж
хүмүүжүүлэх гэхээсээ илүү чимээгүй дарга нэрээд загнаа шүү. Цагтаа ирээд аваад явна шүү. Тийм ээ. Энэ муухай ажтай өвөө харж байна уу? Энэ чамайг одоо ирээд загна гэж одоо сөрөг эмоц бий болохоор сөрөг нийлүүл бусдад юм сөрөг нийлүүл бий болохоор зөвхөн одоо чи сахилгатай байлаа ч гэсэн зөвхөн өөрийнхөө төлөө сахилгатай байх ёстой юм шиг ингэж хүмүүжүүлдэг нь ерөнхийдөө дараа нь этиктэй болоход их саадуулдаг гэж боддог юм аа. Тэгээд тэр этик гэдгийг хүлээж авахын өмнө эхлээд нөгөө бусдад төвөг удахгүй бусдад сатаа учруулчихгүй бусдыг хөндрүүлчихвэл би гэдгээс бол бас сэргийлж өөрөө бие авч явдаг болох нь бол бас их зүй зүйтэй юм болов гэж боддог. Тэгж өссөн хүн өөрөө өөртөө гай болох нь их бага, эцэг ихтэй гай болох нь их бага. Тэгээ бусдад бас гай болох нь их бага. Мөрөөрөө сайхан өөрийгөө дагаад амьдэрч ийм боломжоор хангах юм болов гэж боддог. За тэгээд миний хувьд бол сая энэ хуульчийн ёс зүйтэй холбоотой асуулт асууж байгаа учраас би хуульчийн ёс зүй түүний дотор шүүгчийн ёс зүй гэдэг хичээлийг гэдэг энэ шинжлэх ухааныг сонсох боломжтой байсан анхны Монгол оюутны нэг гэж би боддог юм аа. Яагаад гэвэл одоо миний одоо би чинь 76 онд 10 жил төгсөөд Оросын холбооны улсын Воронеж хотын улсын их сургуульд элсэн гэж түрүүн дурдсан. За тэгэхэд энэ сургуулийн багш нар болох Горский, Кокарев гэдэг одоо удаагаар нь надад болон үндсэн хуулийн цэцгийн гишүүн цогтой багш зэрэг одоо энэ хүмүүст хичээл заасан прокурор Базархан таах гээл энэ улсуудад хичээл заасан багш нар бол Оросын юридическая этика, судебная этика гэдэг шинжлэх ухааны үндэс суурийг анх бий болгоод 1973 онд ийм нэг сэдвт монограф бүтээгээд удаагаар нь сургуульчийг бий болгоод тэгээ өөрийнхөө сургууль дээр анх сургалтын хөтөлбөрт нэвтрүүлсэн байдаг. За тэгээд энийг одоо сонссон ийм сонсох боломжтой байсан анхны Монгол оюутны нэг гэдэг маань бол энэ номыг одоо 73 онд бүтээнгүүт эхний жил дотор багтчихл гэхэд 10 реценз гарсан байдаг. Тэгэхээр энэ шүүгчийн болон одоо хуульчийн ёс зүй гэдэг энэ зүйл хичнээн их агаар ус мэт дутагдж байсан бол хичнээн их шинэлэг байсан нь бол харагдаж байгаа. За тэгээд энэ хичээлийг ороод одоо зүгээр нэг энийг сонсоод зогсохгүй тухайлбал одоо хичээлийн үеэр тухайлбал өмгөөлөл яаж чи эрхлэх вэ? Өмгөөлөгчийн үг бэлдүүлэх тийм ээ, өмгөөлөгчийн үгийг чи яаж ёс зүйтэй бэлдэх вэ гэдэг энэ тактик дээр одоо хичээл оруулаад тухайлбал чи ямар ч үнээр өмгөөлөх биш тийм ээ, чи хөнгөлж болох тэр нөхцлүүдийг л харгалзаж өмгөөлөх ёстой. Ямар ч үнээр өмгөөлөх явдал бол энэ бол өмгөөлөгчийн этикт нийцэхгүй гэж ингэж заадаг. За тэгэд мораль өмгөөлөгчийн этик ёс зүй гэж яриад байна тийм ээ. Шүүгчийн ёс зүй гэж түүний хажуугаар тэр хүний мораль гэж тийм ээ. Хүний одоо ёс зүй гэж байгаа. Энэ нь бол энэ шүүгчийн, хуульчийн профессионалны буюу мэрэгжлийн этикт дэм болох зүйл. Энэ бол хоёр тусдаа зүйл тийм ээ. Тэгэд одоо чи хүн болгохын хувьд моральтай бусдад хүндэтгэж бусдад хүндэтгэлтэй хандаж чадж чинь чи хүний хуурч чадахгүй байна. Чи ямар ч тохиолдолд хэрэг буруу хэрэг үйлдсэн бол уучлалт хүсэж чадж чинь чи ихч хүн байлаач тэр ах хүн байлаач тэр дүү хүн байлаач тэр буруу чи хоцроод очсон бол уучлаарай гэж хэлэх эрхтэй чадaltaй байна. Үүрэгтэй энэ үүргээ ухамсарлаж байна гэдэг бол энэ хүний одоо мораль буюу ёс зүй тэгээд профессионалны этик болоод ирэхээр төрүүчийн миний хэлдэг одоо энэ хуулийнхаа хүрээнд ажиллах тийм ээ. Одоо жишээлбэл бидэнд юу гэж заадаг гэсэн бэ гэхээр шүүгч хүний хувьд шүүгдэгч нартай шүүх хуралдаан болохоос өмнө ч юм уу ингэж хүлээж авч уулзаж учир холбогдлын сонсох
буруу юм аа. Яагаад гэвэл чи нөлөөнд давтана. Тийм ээ. Яагаад гэвэл бусад шүүгч энийг сонсохгүй. Чи бол гарааны тэгш байдлаас эхлэх боломжгүй болно. Тэг шүүхрэлтаа нэг. 3 шүүгч, 5 шүүгч ороод хэрэг хилцдэг юм аа гэхэд чиний гарааны нөхцөл өөр болсон учраас чи энэ кейст, энэ тохиолдолд бусад шүүгчтэйгээ ижил хандах боломжгүй болно. Энэ бол чи аваад уулзаж байгаа нь хэдийгээр энэ хүнийг хүнддэг байгаа шүү боловч энэ зүгээр ердийн хүний моральны хувьд зүгээр болох боловч энэ шүүгчийн эцэгт нийцэхгүй. Ийм учраас ямар ч тохиолдолд шүүгтгчийг наан хүлээж авч уулзах тэр мэдээл тэмдэглэл хөдлөөд тэр тэмдэглэлийг бусад шүүгчд тараадаг байлаа ч гэсэн энэ зүг биш юм аа гэдгийг бол бүр 1976 онд намайг 1-р курст ороход заадаг байсан агуулга. Тийм одоо хуульчийн эцэг гэдэг хичээлийн өрөөнд заадаг байсан агуулга. Энэ агуулга би манай төдийлөн саяхан болтол бол бас хэрэгжээгүй байсан гэж би ойлгодог. Яагаад гэвэл шүүгчид бол одоо хүмүүсийн хүсэлтээр энэ хэргийн хорхогдогчдын хүсэлтээр бас хүлээж авч сонсож нөхцөл байдалтай танилцж тэр үедээ үндсэн хуулийн засгийн гишүүд протоколтой уулзалт хийгээд тэгээд протоколоо одоо бусад гишүүдтэй тараагаад тэр бол товч тэр бол эмоцийг одоо илэрхийлж чадахгүй зүгээр юм хуурай протокол байгаа шүү дээ. Ийм учраас бол тэр шүүх хуралдаанд орохдоо бусад шүүгчтэй гарааны тэгш байдалтай орно. Өөр одоо оролцогчтой шүүх хуралдаанд оролцож байгаа бусад одоо оролцогчтой уулзах чадахгүй учраас уулзах боломжгүй учраас тэр болгонтой уулзах боломжгүй байгаа учраас ингэж бол уулзах явдал бол буруу юм аа гэдэг энэ бол 30-40 жилийн өмнө яригдчихэж л дээ. Багштай одоо ингээд ярилцаад ингээд явж үндсэн юмнууд өрхтөл та өмнө бол үндсэн хуулийн цэцэн гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд одоо ажил мэргэжилттэй холбоотой асуудал руу эргээд орё гэж бодож байна. Тэгэхээр сая 19 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улсын хурал хэлэлцэн баталсан байж байгаа. Тэгэхээр би бас энэ төр дээрээс удаа нэг зүйлийг бас ярмаар юм уу дээ. Энэ зүйл дээр бол анх өргөн барьсан төсөл дээр бол үндсэн хуулийн цэцтэй холбоотой үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ямар хүн томилогдгийг, ямар шалгуурыг хангасан байх ёстой гэдэг асуудлууд бол яригдж байгаа. Сая бол яг хууль бол батлагдахтаа бол тэр асуудал хөндөгдөлгүй одоо хэвээрээ үлдээж. Тэгэхээр бол тань дээрээс багшаа юу гэж асуух гэж байгаа юм бэ гэхээр энэ болох дээр үндсэн хуулийн цэцгийн гишүүн нь ямар хүн байх ёстой юм бэ? Ямар шалгуурыг хангасан байх ёстой юм бэ? Энэ үндсэн хуулийн энэ агуулгын ямар хүрээнд хөндөгдүүл чухал юм бэ гэдэг талаар таны байр суурь нь ямар байдаг вэ? За би одоо улсын дэд жүхээс нэр дэвшснээр үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр 2021 оноос 2013 оног дуустал ажилласан л да. За тэгээд энэ үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ажиллах үедээ их олон зүйлийг олж мэдсэн. Тэг тусмаа энэ оюутан залуучуудад өөх мэдээлэл бол одоо улам бүр их хөрсөн дээр бат бөх байгаа тэр мэдээлэл өгөх болцоо надад олж байсан. За тэгээд энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай хүндэж асуулаа. За энэ үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулахад бол 2000 онд оруулсан, 1999 онд оруулсан энэ хоёр нэмэлт өөрчлөлтийн агуулга бол адил байдаг. Надад ажиллахдаа бол ерөөсөө улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд гол төлөв энэ улс төрийн хүрээний байж болох тэр асуудлын одоо хүрээнд гэж хэлээ нэмэлт өөрчлөлтийг оруулдаг. Тэргээр нэмэлт өөрчлөлтөө хязгаарладаг юм шиг санагддаг. Өөрөөр хэлэх юм бол өөрсөнд нь шууд хамааралтай байж болох. Өөрсдийн үйл ажиллагаанд имиж, нэр төрд шууд хамааралтай байж болох энэ асуудлыг илүү ойлгож, мэдэрч тэгээд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төвшөнд гаргаж ирж оруулаад байна гэж санагдав. Тэр утгаараа одоо жишээлбэл одоо улсын их хурлыг ямар байлгах вэ? Ямар чиг үүрэгтэй
байлгах уу? Ямар хорвоонуудыг байгуулах улсын хурлаас за тэгээ засгийн газрыг хэрхэн яаж бүрдүүлэх үү? Сонгуулийг хэрхэн яаж явуулах үү ч юм уу? За тэгээд өнөөдөр одоо энэ шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг их хүндэж ярьж авилгалтай тэмцэх асуудлыг их хүндэж ярьж байгаа энэ үед тухайлбал энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн яаж сайжруулах вэ гэх юм уу? Нэг ийм улс төрлөө ороод байгаа нэлийн дуулиаттай байгаа ийм асуудал бол илүү орч нэмэлт өөрчлөлтийг төслийг нь хийж байгаа ажиглагддаг. За үндсэн хуулийн цэц бол мэдээж одоо хэдийгээр эргэцүүн маргаан шийдвэрлэдэг ч гэсэн энэ эргэцүүн маргаан улс төрийн тоонд буцалсан ийм эргэцүүн маргаан байдаг л да. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол улс төрийн амьдралаас бүр огт ангид байна гэсэн явдал бол туйлын ховор. За гэхдээ энэ үндсэн хуулийн цэцийн холбогдлолтой ер нь нэмэлт өөрчлөлт оруулъя гэх юм бол энд бол мэрэгжлийн нарийн мэдлэг шаардлагатай. Энийг мэддэг байх шаардлагатай. За тэгээд тэр хийдэлтэй байгаа асуудлуудыг ойлгодог байх шаардлагатай. Тэгжээж оруулахгүй бол ганц хоёрхан асуудал хөндөгдөд тэгээд бусад гол одоо цөм энэ үндсэн хуулийн цэцийн байгаа мөн чанарыг хөндөх тэр асуудал бол хөндөгдөхгүй үлдэх магадaltaй. За саяны та хоёрын асууж байгаа асуултын хүрээнд бол одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүнд тавигдах шаардлагыг үндсэн хуулийн түвшинд одоо зохицуулах үгүй юу гэдгийг бол хүндсэн эхний ээлжинд бол хөндөд явж ирсэн үнэн. За энэ юутай холбоотой гэхлээр манай Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр 1992 оноос эхлүүлээд бараг саяхны хүртэл хуульч мэрэгчлэлтэй буюу эрхцүүч мэрэгчлэлтэй гэж хэлээ да. Хүний сацуугаар ийм мэрэгчл эзэмшээгүй хүн бас үе томилогдоод байсантай холбоотой энэ асуудал өдөгдсөн болов уу гэж би бодож байна. За тэгээд үндсэн хуулийн цэцгийн гишүүн хуульч мэрэгчлэлтэй байх шаардлагатай талаар бас мэдээлэл ирж ирснийг би санаж байна. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн энийг шалгаж ирснийг санаж байна. Тэгээд тухайн үед бол бид нар ямар байр суурьтай байсан гэхээр магадгүй одоо энэ маргаанд энэ одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн нь хууль зүйн өндөр боловсралтай байх шаардлагатай гэсэн энэ шаардлагыг хангаагүй хүн өнөөдөр цэцгийн гишүүнээр томилогдоод ажиллах болцоотой байна. Ийм тогтоол улсын хурлаас гаргаад одоо хууль зүйн өндөр боловсралтай биш хууль зүйн ерөөсөө боловсралгүй ийм хүнийг цэцгийн гишүүнээр томилсон байна гэдэг одоо мэдээлэл хүрээд ирсэн тохиолдолд энэ нь магадгүй одоо энэ хуульч мэрэгчлэлтэй биш гишүүнд хуваарлагдвал тийм ээ нэгдүгээрт хоёрдугаарт хуваарлагдаагүй байлаач гэсэн бид хамт мөр зэрэгцээд ажиллаж байгаа гишүүд байгаа. Хуульч вэ, хуульч биш вэ, мөр зэрэгцээд ажиллаж байгаа гишүүд байгаа. Тэр улсууд өөрсдөө буруугүй. Тийм ээ бид нар өөрсдөө одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн болёо гэдэг одоо өөрсдөө санал гаргаад ороод ирсэн тохиолдол бол танил биш. Бид бол тэрийг мэдэхгүй. За ийм тохиолдолд бол магадгүй одоо зөвхөн хууль зүйн биш улс төрийн өндөр мэргэжилтэй хүн үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр томилогдсон ажиллах боломжтой юм а. Хуульд бол ингэж заасан байгаа. Аль шаардлагыг зэрэг биелүүлнэ гэсэн одоо явдал бол заавал байх ёсгүй. Ийм учраас бол хэдийгээр тэр үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ажиллаж байгаа зарим хүн хууль зүйн өндөр мэргэжилгүй ч улс төрийн өндөр мэргэжилтэй энэ болцлыг хангаж байгаа учраас одоо үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарвал энэ бүр прецедент болж хувираад цаашдаа үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр хуульч мэргэжилгүй хүнийг нэр дэвшүүлээд томилоод бүр тоог нь олшруулад авах магадлал бүрдэх учраас алсын
хараатай хандаж тухайн үед бол маргаан үсгэс татгалзаж байсан болов уу гэж би бодож байна. Уул нь бол мэдээж одоо ерөөсөө шүүгч хүн болвол хууль хэрэгжилж чаддаг хүнийг хэлдэг. За хуульцын их сургуулийн боловсрол бол эцсийн эцэст хууль хэрэгжилж чаддаг хүнийг бэлтгэхэд оршдог. Тийм ээ. За тэгээд одоо энэ тухайлбал холбооны бүгд акт Герман улс зэрэг Европын холбооны өндөр хөгжилтэй ихэнх улсын хувьд бол одоо 7.5-8 жил хуульцын их сургууль төгсөөд одоо хууль хэрэглэх ур чадвар нь сайжирсан гэж тооцдог. Яг бол 5 жил онлайн сургалт 2.5 жил практикийн сургалт хийгээд практиктаар ажиллаад тэгээд одоо улсын 2 дугаар шалгалт өгсөний дараа одоо диплом юрист буюу шууд одоо диплом авахдаа 7.5 жилийн дараа гэсэн үг. Диплом авахдаа шууд одоо шүүгч байх болцол хангаж авдаг байхгүй юу. Тэгэхээр их сургуулийн боловсролын туйлын зорилго гэвэл шүүгч байх болцол хангах тийм боловсон хүчнийг бэлтгэх явдал байдаг. За тэр утгаараа бол одоо тэр болцол хангагдаад шат шатны шүүгчдэр түүний дотор үндсэн хуулийн шүүхийн шүүгчдэр зөвхөн насны хязгаартай явждаг л да. 40-45 нас одоо хэдэж үйдэг юм тийм ээ. За тэгэхээр энэ логикаар аваад үзэх юм бол үндсэн хуулийн цэцэн гишүүн бол үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг юм. Тийм. Одоо улс төрийн өнцгөөс биш. Тэр улс төрийн өнцгөөс чинь холдуулж хуульцын алдаа матагтай шийдвэр гаргуулахгүй тулд энэ шүүхийн журмаар явагдаж байгаа процесст эцсийн шийдвэр гаргадаг, хууль хэрэгэлдэг. Тийм ээ. Үндсэн хууль болон үндсэн хуульд нийцэж байгаа бусад одоо хуулийг тайлбарлаж одоо хууль зүйн гаргалгаа одоо гаргаж шудраг эсийг тогтооход одоо чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг учраас одоо энэ хүн одоо шүүгчийн болцол хангасан ийм хуульч хүн байх ёстой гэдг нь бол эргэлзээгүй. Манай хуульд үндсэн хуульд болон үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр хууль зүйн за улс төрийн өндөр одоо мэргэжилтэй хүнийг томилно гэж заасан байдаг. Энийг бол эсвэл хууль зүйн эсвэл улс төрийн өндөр мэргэжилтэй хүн байна гэж нэр дэвшүүлэгч байгууллага томилагч улс төрийн одоо байгууллага болох улсын хурл бол үздэг. Жинхэнэ хэрэг дээрээ энэ хоёр болцол бол хамт хангагдах ёстой. Тухайлбал үндсэн хуулийн цэцэг гишүүнээр 40 нарс өөрсөө хүнийг томилно гэж байгаа тийм ээ. Монгол улсын иргэнийг томилно, ялч хэтгэлгүй хүнийг томилно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл Монгол улсын иргэн байна. Эсвэл 40 наснд хүрсэн байна. Эсвэл хууль зүйн өндөр мэргэжилтэй байна. Эсвэл одоо улс төрийн өндөр мэргэжилтэй байна гэсэн энэ шалгууруудыг салгах боломжгүй. Энэ шалгуурууд бүгдөө биелж хэмээ чинь одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүний шалгуур хангах ёстой гэж би хувьдаа онлайн хувьд нэг зөвхөн онлайн хувьд биш ер нь гэж үзэж байгаа. Тийм ээ. Тэгэд энэ одоо байдлыг бас өөрчлөхийн тулд зөв тийш нь засахын тулд үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, үндсэн хуулийн маргаан хяналт шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг одоо 2011 оноос эхлүүлээд 15 оныг дуустал төрөл бүрээр нь хийгээд энэ дотор одоо ямар хүнийг үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр томилох вэ гэдгийг одоо гаргаж ирээд 15 жил мэргэжлэрээ ажилласан байна гэдэг ч юм уу янз янзын одоо шалгуурууд бол тавьж исэн тохиолдол бий л дээ. За тэгэхээр өнөөдрийн хүртэл бол эдгээр төслийг батлаагүй байгаа. Тийм ээ. Одоо өөр одоо хуулиудад анхаарал хандуулад миний дурдсан хоёр хуулийн төслүүд төсөл хэвээрээ явж байгаа. Тэгээд сая бас хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад эдгээр хуулийг одоо нэг яралтай боловсруулах шаардлагатай гэж үздсэн байна. За нөгөөтэйгүр би бас саяны асуусан асуулттай холбоотой хэлэхэд ер нь үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага бол энэ зүгээр нэршил шүү дээ цэц гэдэг. Үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллага бол төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог байгууллага.
Тийм ээ. Тухайлбал одоо Монгол улсад одоо ийм хууль байх үгүй юу? Монгол улсын хуулийн заалт үндсэн хууль зөрчиж гинэгүй юу? Тийм ээ. Засгийн газрын тогтоол үндсэн хууль зөрчиж гинэгүй юу гэдэг маань бол өөрөө энэ төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлээд гарсан шийдвэр өөрөө зөв байна уу юу гэдгийг хянаж байгаа гэдэг утгаараа өөрөө төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагын тонд орно. Тийм ээ. Тэр төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг бол constitutional body буюу үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэв. За манайд юу гэж алдаатай ойлгоод байдаг вэ гэхээр үндсэн хуульд нэр нь дурддагдсан л бол би одоо үндсэн хуулийн байгууллага болчлоо гэж үзэх гэдэг. Тэр нь зүгээр нэг захиргааныч байгууллага бай. Тэр нь одоо зүгээр нэг одоо хяналтчилгалтай хорооч бай. Тийм ээ. Тэр нэг одоо шүүхийн захиргаач бай ялгаагүй. Ингээд зүгээр прокурорын байгууллагч бай. Нэр нь л дурддагдсан бол одоо чухал үндсэн хуулийн байгууллага болчлоо гэж үзэх гэдэг л да. Тэгэхээр нэрийг бол олон байгууллагын нэр дурдж болно. Үндсэн хууль дотор. Саяны миний яриад байгаа тоочод байгаа бүх байгууллагын нэрийг дурдж болно. Харин үндсэн хуулийн байгууллага гэдэг бол эдгээр дотроос тэр төрийн дээд төвшингийн дээд эрх мэдлийн шийдвэрийг гаргахад хэрэгжүүлэхэд засахад оролцож байгаа байгууллага хэлж байгаа. Тэгэхээр эдгээр байгууллагын бүрэлдэхүүнийг бол үндсэн хуульд заах боломжтой гэж ойлгодог. Үндсэн хуулийн эрх зүйгээр эдгээр байгууллагын бүтцийг тийм ээ хинээс бүрдэх үү, хэдэн гишүүнээс бүрдэх үү, тэдгээр гишүүдийг хэрхэн яаж томилох вэ зэрэг нь өөрөө үндсэн хуулийн хэмжээний асуудал байдаг. Ийм учраас энэ үндсэн хуулийн гишүүнээр хэнийг томилох вэ гэдгийг одоо хуульцсан өндөр мэргэжилтэй байх гэдэг шалгуур ямар одоо задрагатай байх вэ гэдгийг одоо заах үндсэн хууль заах өөрөө боломжтой. Тэр үедээ хэл шаардлагатай. Гэхдээ үндсэн хуульд энийг заагаагүй байлаа гэд биелүүлэхгүй байх эрх байх. Тийм ээ. Одоо улс төрийн өндөр мэргэжилтэй хуульцсан өндөр мэргэжилтэй гэдгийг хавсарсан байна гэж бол үндсэн хууль заавал дурдах эсвэл тийм ээ. Тэгээ энэ бол тэртээ тэргүй ойлгомжтой байгаа зүйлийг хууль тогтоогч үндсэн хуулийн цэцэн гишүүнийг томилогч байгууллага энийг өөрийн зоргоор тайлбарлаад тэгээд зарим үед бол хуульцсан мэргэжилтэй хүн томилоод зарим үед шаардлагатай гэж үлээл одоо өөрийнхөө намын байдаг юм уу эсвэл ямар нэгэн өөр өгөө авааны ашиг сонирхлоор эсвэл бусад өөр одоо магадгүй эрх зэрэг бусад үндслээр хуульч биш хүнийг одоо томилох эрхгүй гэж би хэлэх гэдэг. Дараагийн асуулт нөхшөө над нэг ийм юм дээр эргэлзээд өргөдөг юм. Саяда хэлсэн шүү дээ үндсэн хуулийн байгууллагын тэр шинжтэй байгууллагын бүтэц оронтой гэдэг үндсэн хууль заах боломжтой. Тэрнтэй адилхан жишээлбэл сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгоно 15 болгоно гэдэг юм уу. Ингэж тоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэмэгдүүлж байгаа нь өөрөө шүүхийн ерөнхий зөвлөлөөрөө хараад бус байх шаардлагатай нийцэхгүй байна. Тэгэхээр нэмэгдүүлснээрээ олон хүн болж байгаа учраас гэдэг юм уу тэр агуулгаар одоо хараад бусаар ажиллах тэр боломж төгсөл нь бүрднэ гэдэг юм агуулгаар тайлбарлаад байгаа шүү. Тэгээд энийг харьцуулж ирэл үндсэн хуулийн эзэн гишүүний тоо 9 хэл байж л байна. Тэгээ үндсэн хуулийн цэц хараад бусаар ажиллаж чадж гин үгүй гэдэг дээр маргаан асуулууд байдаг, томилгооноос шалтгаалдаг гэдэг юм байдаг. Тэгэхээр энэний гол мөн чанар нь тоондоо байна уу? Эсвэл өөрсгөө энэ хөгжлийн нэг үе шат юм уу? Ер нь юу тэр тоог чухалчлаад байгаа нэр нь зүг зүгтэй асуудал мөн үү гэдэг нь ийм асуудал байна л да. Нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Хэрэгжүүлэх процесс нь ямар байх вэ гэдэг талын юм уу? Тэрийг хараат бус байхад нь ер нь хэрэгжүүлэх асуудал нь ямар байх вэ гэсэн санаа гэж ойлгож байна тийм. Ер нь бол үндсэн хуульд аль болох тоо бага тавьбал зүгээр. Яг бол энэ өөрөө их банкын статик хөдөлгөөнгүй одоо байх ёстой юм хууль учраас одоо аль болох тийм
хугацаа тоо зэргийг бол тэр үндсэн хуулийн шинжтэй тэр байгууллагуудын хувьд л биш бол бага оруулж ирүүл зохилттой гэж үздэг. За шүүхийн ерхий зөвлөлийн хувьд бол яагаад асуудал их өрнөд байна вэ гэхлээр одоо сүүлийн жилүүдэд энэ авилгалтай тэмцэх газрын одоо албан тушаалтнуудыг хөрөнгө орлогоо хэрхэн яаж зөв мэдүүлж байгаа хэсэгтүүд хяналт тавиад одоо төлөвлөгөөтэй буюу эсвэл төлөвлөгөөгүй ч юм уу шалгалт хийдэг шүү дээ. Энэ шалгалтад шүүхийн байгууллага түүний дотор одоо энэ хуулийн байгууллага дотроос ялангуяа шүүхийн байгууллага хамрагдаад байна гэж би ойлгоод байна. За шүүхийн байгууллага хамрагдж байгаагаас хамаарат авилгалын тохиолдол болвол бусад байгууллагаас илүү шүүхтэр байгаа мэт харагдаад байна. За ийм учраас бол одоо энэ авилгыг бууруулах гэдэг үндслэлээр одоо удахгүй бас сонгуулуулах гэж байна, тийм ээ. Авилга их цэцгэлж гин гэж сүүлийн үед их яригдж байна. Олон шүүх шалгагдж байна. Бүрэн эрхэнд төдөлсөж байна. Зарим нь бас сэргэж байх шиг байна. За дараагийн олон шүүгчдийг ярих гэж байна гэдэг асуудал бас хуулийн хүрээнд сонсогдож байна. За тэгээд гомдсон иргэн их байна, тийм ээ. Тэр гомдол бол төрөл бүрийн бас өөр үнцэг шалтгаантай байдаг баг л та. За үүнээс үүдээд бол яг энэ үедээ холбогдоод хамаарат юм их үндсэн хуулийн төлөвлөлт оруулах явдал энэ үедээ давцчихж л дээ. За ийм учраас бол энэ шүүхийн ерхий зөвлөлийн асуудал бас дээрэс нь илүү хүчтэйгээр гараад ирэх нөхцөл бүрдүү гэж бодоод байна би. Хэрвээ ийм асуудал давхцаагүй байсан бол энэ шүүхийн ерхий зөвлөлийн асуудлыг арай илүү бага хөндөх байсан болов. Бүрэлдэхүүний асуудлыг бага хөндөх байсан болов гэж бодож байна. За тэгээд бол энэ ярилцлагын бүр ихэнд нэг бурууг хийх чадамжгүй байх. Буруу хийж чадахгүй байх. Тийм ээ. Одоо чи ямар нэгэн зүйлээс эмээгээд ч болсон одоо буруу хийх боломжгүй чад. Уруусаа буруу хийх чадваргүй байж төлөвшүүлэх гэж яриад байна шүү дээ, тийм ээ. Тэгээ нийгэм өөрөө нэг ийм буруу хийх чадваргүй хүмүүсийг одоо аль болох төлөвшүүлж ийм хүн олон болж ин тийм л хүмүүс шүүхтэр томилогдно. Тийм хүмүүс шүүхийн ерөнхий зөвлөлд орно. Тийм ээ. Зүгээр нэг янзаар яриад нөгөө янзаар үйлдээд байдаг. Орчин нөхцлөөс айгаад эмээгээд байдаг. Эсвэл таалагдах гээд байдаг. Ойлгож байна уу, тийм ээ? Энэ одоо янз бүрийн шалтгаанаар бас одоо хөгжлийн явцад хүмүүс янз төлөвшсөн байж болно л доо, тийм ээ. Тэгэхээр энэс илүү хамаарах хэрэгтэй болохоос биш дан ганц одоо хүний тооноос шүүгчийн тооноос шүүх ерхий зөвлөлийн гишүүдийн тооноос энэ шүүгчийн сонгон шалгаруулалт хамаарна гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл ийм биш байдаг учраас би бодохгүй байна. Сая асуулт бас дурдж байлаа үндсэн хуулийн цэцгийн гишүүн 9 байна гэдэг. Энэ 9 гишүүнтэй байх бол дундаж үзүүлэлт 15 таач байна, 18 таач байна, 4 таач байна. Андорра гэдэг улсад 4 байдаг. Тийм ээ. Тухайлбал. За тэгэхэд энэ хараат бас байдлын талаар яагаад баг яригдах болдог вэ гэвэл одоо Норвегид байдаг шиг хүн одоо ард иргэд тийм ээ биднийг төлөөлж байгаа хүмүүс бидний төлөө байж болох бүх сайн сайхныг зөв хийж байгаа гэдэгт итгэлтэй байж чадхуйц тийм төвшингийн ухамсар хүн одоо төлөвшөж сайжрах болохоос биш тэр их хурлын гишүүдийн тоо 76 болох уу 50 болох уу 100 болох уу 90 болох уу яг төлөөлөх чадвар гэдэг бол нэг өөр асуудал л та. Тэрийг би хүндээг байна. Шудраг ёсыг тогтоохын тулд илүү олон хүн байна, илүү цөөн хүн байна гэдгээс бол хамаарах нь юу л бол таа гэж би бодож байна. Буруу зүйлийг хийх чадваргүй цөөн хүн тийм ээ. Хоорондоо үгсэд тодорхой зүйлийг үлдэх боломжтой, магадaltaй олон хүн хоёрын хооронд чанарын ялгаа их байдаг. Ийм учраас бол энэ шүүхийн ерхий зөвлөлийн гишүүдийн тоо
1 байсан байна уу? 5 байсан байна уу? Тийм ээ. Эсвэл 15 болох байсан байна уу? Одоо 10 болох гээд байна уу гэдгээс хамаарат шудраг ёс устгах эсвэл бий болох гэдэг зүйл бол ярихдаггүй болов гэж бодож байна. Одоо багшаас бас нэг дараагийн миний сонирхож байгаа нэг асуулт бол энэ хүмүүс бол нийгэмд бол одоо цэцгийг улс төрчсөн байгууллага гэж үзээд байдаг. Гэхдээ ер нь бол нийгэмд гэж гардаг. Тэгээд энэнийг эргээд харах юм бол бас улс төрчсөн юм үгүй юу гэхдээ бас нэг жишээ байна л да. Одоо 20 онд бас сонгуул бас болох гэж байна. Тэрнтэй холбогдуулаад 12 онд Монгол улс бол пропорционал тогтолцоог бий болгож сонгуулийг хийсэн. Тэр үед бол тухайн үед бол бас иргэн пропорционал тогтолцооны талаар бол бас гомдол мэдээлэл гаргаад бол тэр асуудал дээр бол пропорционал тогтолцоог бол өгөөсгөөгүй байдаг. Гэтэл 2016 оны сонгуулийн өмнөхөн бол энэ пропорционал тогтолцоо бол өөрөө үндсэн хууль зөрчсөн байна. Шууд сонгох хэрэгт нөлөөлж байна гэсэн асуудал ярьж байгаа. Тэр энэ дээрээс л тэр цэцгийн одоо энэ улс төрчдөг гэдэг одоо улс төрчсөн байгууллага гэдэг энэ гол шалтгаан нь одоо хуультай байна уу? Эсвэл бол энэ томилж байгаа гишүүдэд байна уу? Цэцгийн шийдвэр одоо бас муу байна гэдэг байдаг. Энэ шалтгааныг ер нь та үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ажиллаж исэн мөн судлаач хүнийхээ хувьд ер нь юу гэж хардаг вэ? Олон талын шалтгаантай гэж бодож байна. Саяны дурдсан шалтгаанууд бүгдөө ямар нэгэн хэмжээнд илэрхийлэгддэг гэж бодож байна л да. Энэ үндсэн хуулийн цэцгийн хараат бас ажиллаж байгаа, эсвэл эс ажиллаж байгаа нөхцөл байдал. За тэгээд одоо жишээлбэл үндсэн хуулийн цэцэд эхлээд мэдээлэл гаргасан гэж байна шүү дээ. 12 онд мэдээлэл гаргасан, 16 онд мэдээлэл гаргасан. Ер нь мэдээлэл гаргах боломж олгож байна гэдэг маань улс төрчих нэгдүгээр нөхцөл байдаг гэж би үздэг л дээ. Яагаад гэвэл одоо иргэн өөрөө хохирчоод тийм ээ энэ хохирлоо арилгахын тулд шудраг усыг сэргийн тогтоолгохын тулд үндсэн хуулийн цэцэд хандахын хажуугаар түүнээс илүү зүгээр энэ хуулийн талаар хандчвал энэ хуулийн унгаачих юм ойлгож байна тийм үү? За энэ асуудлаар хандчвал энэ одоо олгохын шийдвэрийг унгаачих юм. Эсвэл энийг унгаачихвал бидэнд давуу байдал үүсгэх гэж хандах боломжит нөхцөлийг мэдээлэл гаргах гэдэг арга хэрэгсэл өөрөө бий болгоод байгаа. Тийм ээ. Гэтэ би энэ мэдээлэл гаргаж байгаа тохиолдол болгон юм улс төрчсөн байна гэж хэлэх гэж байгаа юм биш. Гэхдээ энэ нөхцөл бол бий болоод байдаг. За эсвэл үндсэн хуулийн цэцэд яг сонгуулийн өмнө нэг хэсэг одоо биш л дээ сүүлийн үед бол бас гайгүй байна. Одоо 2000 оны дунд үед мэдээлэл гаргаж чагаад тэгээд нэлээд их энэ үндсэн хуулийн цэцгийн гаргаж байгаа шийдвэрийн талаар ярьж чагаад тэгээд одоо нэр дэвшээд олонний танил болоод гараад ирсэн тохиолдол бас байна. Энэ шудраг усыг дотоолохын төлөө явахын хажуугаар бас ийм элементүүд бий болох магадaltaй. Ийм байдлаар мэдээлэл гаргах энэ арга хэрэгслийг ашиглах боломжтой гэдэг. Тэр мэдээлэл гаргах явдал, мэдээлэл гаргах боломжтой байх явдал бол өөрөө улс төрчих шалтгааны нэг байж болдог. Өргөдөл гэдэг бол арай өөр. Өргөдөл гэдэг бол тодорхой нэг төрийн байгууллагын гаргасан эсвэл албан тушаалны гаргасан шийдвэрээр чи хохирчоод за тэгээд тэр хохирлоо барагдуулахаар шудраг усыг дотоолохоор бүх шат амжилгаар явсны дараагаар чи шудраг үнийг олж тогтоохоогүй гэж өөрөө тийм итгэл шинжилтэй байгаа бол одоо харин миний одоо энэ эрх зөрчиж гин үгүй юу гэдэг үднээс үндсэн хуулийн цэцэд хандах энэ болцоо бол өргөдөл гарах боломж гэж яриад байгаа шүү дээ. За тэр хэлэх гэдэг л да. Тийм ээ. За одоо ингээд нөгөө саяныхаа шийдвэрлэе орно. Тийм ээ 12 онд одоо үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээрээ пропорционал тогтолцоог өгөөсгөөгүй 16 онд бол үндсэн хуулийн цэц сонгуулийн хууль үндсэн хууль зөрчиж байгаа хэсэг тухай гаргасан шийдвэрээрээ пропорционал тогтолцоог үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн талаар хэлье. За эхний тохиолдол нь бол одоо энэ мэдээллийн шаардлага нь ямар онцлогтой байсан гэхээр улсын хурлын гишүүнд мажоритар зарчмаар нэр дэвшээд сонгогдоогүй өвдөг шороодсон
тэр хүн пропорц нь тэр хүний нэр гулсаад намын жагсаалтад ороод тэгээд тэр өвдөг шороотсон хүн намын жагсаалтаар гарч ирэх энэ боломж 2012 оны сонгуулийн тухай хуулиар нэгдсэн байсан. Тийм ээ. Тэгэхээр одоо чамайг олонхын зарчмаар ард ирэхэд сонгоогүй байх нь байна. Татгалцсан байна шүү дээ. Тэгвэл нам өөрөө жагсаалтад тэр өвдөг шороотсон хүнийг тэр жагсаалтын эхэнд оруулж ирээд гулгуулад бусад хүмүүсийн дороос нь араасаа хасагдаад ингээд орж ирэх энэ одоо боломж буруу байна гэж мэдээллийн шаардлага юм байсан. Тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нэг хүнд хоёр боломж ногдоод байна. Чи мажоритар одоо зарчмаар сонгогдоод гарвал чи азтай чи сонгогдлоо. Хэрвээ чи сонгогдоогүй чамд хоёр дахь азын боломж олгоё. Тийм ээ. Энэ хуулиар бол чи шууд одоо пропорционал тогтцоолго гулсаад орно. Гулсаад орохоор цаана бас нэг хүн хохирох гээд байна тийм ээ. Тэр пропорционал тогтолцооны лист буюу жагсаалтын сүлд байсан хүн хасагдана. Нэг хүн хоёр боломж олгоод зарим хүн огт боломж олгохгүй. Тэгэхээр үндсэн хуулийн цэц тухайн үед 2012 онд гаргасан шийдвэрээрээ нэг хүнд хоёр боломж олгож байгаа нь тэгшэрхийн зарчим зөрчиж байна гэж гаргасан. За тэгээд манай үндсэн хуулийн цэцэд одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн маргааныг мэдээллийн шаардлагын хүрээнд шалгаж шийдвэр гаргах гэсэн зарчим үргэлжилдэг. Уул нь одоо энэ бол үндсэн хуулийн хэрэгцээ маргаан учраас мэдээллийн шаардлагын хүрээнд биш тэрнээс илүү шалгах боломжтой байх ёстой л доо. Гэхдээ манай хуульд тэр зарчим тусгагдаагүй учраас ерөөсөө үндсэн хуулийн цэц мэдээллийн шаардлагын хүрээнд шалгана. Хэрвээ мэдээлэл гаргагч мэдээллийнхаа шаардлагаас татгалзуул цэц маргаан хяналтын ажиллагааг одоо зогсооч шалгах болно. За тэгэхээр энэ одоо юм ноото юмнууд бол их байдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ процессын энэ мэдээллийн шаардлагын хүрээнд шалгах энэ явцад мэдээллийн шаардлага нь өөрөө тийм ээ чи одоо хоёр удаа шанстай болж байгаараа сонгуульд нэр дэвших шансыг хоёр удаа авч байгаагаараа үндсэн хууль заасан тэгш байх зарчмыг энэ хууль чинь зөрчиж байна гэдэг энэ үүднээс одоо тэгш байх зарчмыг зөрчиж гэсэн хариу өгөөд пропорционал тогтолцоо руу ерөөсөө цэц агуулгыг хандуулаагүй. Яг тэр хэсэгтээ. Яг тэр хэсэгтээ. Энэ хожим хойно пропорционал тогтолцоог цэц зөвшөөрчлөө гэсэн ийм одоо ойлголтод хүргээд байгаа. Гэхдээ пропорционал тогтолцоог зөвшөөрөх эсэх бол өөр асуудал шүү. Энэ бол одоо хуульцын өөр асуудал. Би зүгээр саяны энэ тохиолдолд ирээд байна. 2016 оны мэдээллийн шаардлага бол пропорционал тогтолцоо өөрөө сонгуул шууд байх зарчимд харшилж байна гэсэн ийм шаардлага байсан. За тэгээд одоо үндсэн хуулийн цэцгийн тэр бүрэлдэхүүн энэ мэдээллийг шалгасан бүрэлдэхүүн шалгаад тэр тэгш байх зарчмыг яаж тайлбарласан гэхлээр тэгш биш шууд байх зарчмыг яаж тайлбарласан гэхлээр иргэн өөрөө хүний нэрийг дугуйл чагтал тийм ээ иргэн өөрөө одоо дугуйлна энэгээр бол энэ шууд байх зарчим илэрнэ намаар дамжихгүй намаар дамжуул сонгуул шууд биш болно гэсэн ийм интерпреташн гаргаж ирж байгаа байхгүй үндсэн хуулийн цэцэн энэ шийдвэрийг гаргаж байгаа цаад үндсэн шалтгаан нэ. За гэтэл энэ одоо шууд байх зарчим өөрөө үндсэн хуулийн эрхцээд ямар агуулгатай байдаг вэ гэдэг бол энэ цэцэн гаргасан шийдвэрээс арай өөр. Тийм ээ. Тэр энэ шууд байх зарчим гэдэг бол шууд гэдгийг бол тэр үндсэн хуулийн эрхцэн агуулгаар аваад үзэх юм бол чи зүгээр өөрөө шийдэх хэрэгтэй. Тэр намын жагсаалтын
ч өөрөө шийдэн тийм ээ. Тэр дугуйлах нэрийг ч өөрөө шийдэн. Даашаа хаалттай жагсаалтыг шийдэн тийм ээ. Шууд гэдэг маань өөрөө янз янзын хувилбартай байхгүй юу? Шууд байх зарчим гэдэг маань тийм механик үзэгдэл биш. Чи өөрөө очиод нэр дуулах биш тийм ээ. Орчин үеийн шууд байх зарчим гэдэг бол бас төлөөлөлтөй авсарч байгаа шүү дээ. Энэ улсын хурлын гишүүд бол төлөөллийн зарчим. Тэгэхээр энийг чи бид шууд сонгоод ингээд төлөөлөд явж гин гэдэг шиг пропорционал тогтолцоо яагаад угаасаа байдаг юм гэхлээр олон танил болж чадаагүй. Тийм ээ. Популист биш. Тэгсэн мөртлөө маш сайн мэрэгжилдэг. Маш сайн эдийн засагч, хуульч, менежер. Тийм ээ. Маш сайн одоо нарийн мэрэгжлийн улсын хөгжлийг тодорхойлох уул уурхайн мэрэгжлийн ухаалал тийм ээ. Ашигт малмалын мэрэгжлийн одоо тендерийн, мониторингийн одоо юу гэдгийг ийм одоо том мэрэгжлийн хүмүүсийг нийтэд танил болоогүй байгаа энэ хүмүүсийн нэрийг улсыгаа хөгжүүлэхийн тулд нам оруулж ирж өөрийнхөө хөтөлбөрийг амжилттай болгох энэ нөхцөлийг бүрдүүлэх гэж пропорционал тогтолцоо байж байгаа. Стигвэс дан машитар тогтолцоо байх юм бол иргэд зөвхөн өөртөө танил, нийтэд танил, сайн ярьдаг тийм ээ. Байн одоо чиний нүдэнд үзэгдсэн ийм хүмүүсийг л сонгоод тахаас биш өөрөө магадгүй даруй тэгсэн мөртлөө сайн гүйцэтгэлтэй өөрөө том стратеги тийм ээ. Яриад идэх хүн болгон заавал сайн гүйцэтгэлтэй биш шүү дээ. Тэр улсын хөгжилд нэмэр болох үс тийм улсуудыг ард иргэд өөрөө олж тодруулах боломжгүй учраас тийм ээ. Пропорционал тогтолцоо байгаа. Тэгэхээр энэ чи тэр намайг итгэж байгаа бол тэр намайг гарна гэж үзэж байгаа тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадaltaй боловсрол хүчнийг гаргаж ирэхэд чи дөхөн болох ёстой гэдэг ийм л өндөрлөхөөс одоо тэр хувь тэнцвэлсэн тогтолцоо яригдаад байгаа. За манайд бол өөрөө авилга за тэгээд энэ хувийн харилцаа танил тал нутгархах үзэгдэл төрөл садан гүмнээр энэ одоо явдал бол их газар аваад байгаа ийм одоо төвшөнд байгаа үед пропорционал тогтолцоогоор нам хүнд таалагдахгүй тийм ээ. Эхний ч мэдэхгүй өөрийнхөө цүнх баригч нарыг гаргаад ирнэ гэж эмээгээд байгаа байхгүй юу. Энэ эмээлтийг бол би ойлгож байна. Тийм ээ. Энэ бол одоо ерөөсөн манай нийгмийн хөгжлийн төвшингийн одоо зөрчил байгаа байхгүй юу өөр хоорондоо. Нэг ёсны энэ пропорционал тогтолцоо бол өөрөө хөгжилд хүргэх тэгээд хөгжлийн тодорхой төвшингийн ийм ойлголт байгаа. Мажоритар тогтолцоо бол өөрөө тийм одоо хожуу гарч ирсэн биш, эхэлж гарч ирсэн маш их саналын алдагдaltaй байж болох үс ийм тогтолцоо байгаа. За тэгээд энийг бол улсууд би өөрөө сонгоё гэдэг энэ одоо энэ ядарсан иргэдийн нөхцөл байдалд илүү таалагдах тийм ээ. Энэ одоо хоёрын зөрчил дээр би болоод байгаа гэж би хэлэх гэдэг нь л да. За тэгээд би энэ бүгдийн үрдэнд би ямар дүүний хөвгөлбөр хэлэх вэ гэхээр тэр 2012 онд гарсан үндсэн хуулийн цэцгийн шийдвэр пропорционал тогтолцоог үндсэн хууль зөрчиж гин гэж үзсэн тайлбартай. Тийм ээ. Тийм гарсан өмнө тэр сонгуул шууд байх зарчмыг зөрчиж гин гэж үзсэн. Гэтэл шууд байх зарчим бол өөрөө гүйж очиод нэрийг дугуйлах гэдэгтээ утга нэг биш гэдгийг одоо манай ард иргэд намууд ч гэсэн энийг буруугаар ашиглахгүй байх тал дээр бас аажмаар хэвших шаардлагатай. Тэгээд үндсэн хуулийн цэц ч гэсэн бас энэ үндсэн хуулиа орчин үетэй хөл нийлүүлэн өөрийнхөө шийдвэрээр цааш нь эвэж төвлөржүүлж хөгжүүлэх ийм одоо нөхцөл бас бий болоод байна гэдэг их олон талаас нь харуулж байгаа юм тохиолдол байна гэж хэлэх гээд байна. За нэвтрүүл подкастын цаг бас нэлээд явсан байна. Тийм учраас багшаас сүүлийн нэг
хэдийн сонирхож асуухыг хүссэн асуулт байна. Энэ одоо юу гэдэг нь тодорхой нэг нөгөө таны мэрэгжилтэй гэдэг юм хамаарлагын асуултууд байгаа. Миний сонирхоод танаас асууя даа гэж түрнээс бодож суулаа. Тэгэхээр залуу хуульчнаар бид нэр залуу хуульчнаар ихгүй юм судлаач одоо мэрэгчлэр ажиллаж байгаа улсууд гэдэг юм уу одоо оюутнууд ялангуяа одоо оюут авах цагт багш хичээл орно багшийн тэр хэлж байгаа тэр бодож байгаа заа зөвлөж байгаа юмыг шууд автоматар хүлээж авдаг бид нэр. Тэгээ одоо яг мэрэгчлэрээ ажиллаад 4-5 жил гэдэг юм уу ганц нэг судалгааны ажлууд хийгээд бас хүмүүсийг ингээд анзаараад хахад одоо залуу хүмүүсийн алдаа бол бидний алдаа бол ингээд юмыг шууд хүлээж авдаг. Тэрийг юусоо тунгаадаггүй. За энэ үйлд ийм нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Энэ эндээс ирж байгаа учраас мундаг л гэж бид нэр ойлгоод иддэг байсан. Тэгэхээр та залуу үйлч биднэрт одоо юу гэдгийг сургамж болох. Тэгээ ийм юм дээр алддаг шүү. Ийм юм дээр анхаарах хэрэгтэй шүү. Ер нь ийм юм төлөвшүүлээд авчвал их нэмэгдээд гэсэн тийм одоо зөвлөмж байвал бидэнтэй бас хуваалцвал. За тэгээ миний толгойд юу орж ирж байгааг гэвэл одоо би өөрөө үндсэн хуулийн процесс хэрэгцээ хичээл заадаг хүний хувьд үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд 2016 онд орсон нэмэлт өөрчлөлт хамгийн түрүү цагаанд орж ирж байна л да. Тэгээд юу ямар жишээ ярих гэдэг юм гэхлээр одоо хичээлээр би ч бас за тэгэхээр бусад багш бас ярьдаг байлгүй та бүхэн бас ном зохиолоос уншсан байж болох юм. Ер нь шүүх бол тунгалаа байх хэрэгтэй гэдэг. Шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд одоо ил тод байх хэрэгтэй гэсэн юм зарчмууд бол их яригддаг. Багш болгон ярьдаг баг. За тэгэхэд шүүх тунгалаа байх хэрэгтэй гэдгийн нэг илрэл бол тухайлбал одоо шүүх бүрэлдэхүүн маргаан шийдвэрлээд зөвлөх талцаанд орсны дараагаар тусгай саналтай шүүгч байх юм бол тэр тусгай саналаа бас одоо нийтэд илэрхийлэх үндсэн шийдвэртэйгээ хамт хэвлүүлэх боломжтой байх явдал байдаг л да. Ингэснээр бол энэ цаад утга агуулгыг энэ шүүхийн гарсан шийдвэрийн үнэн мөнийг тийм ээ цаад одоо шалтгааныг учир холбогдлыг дэнслэх боломж олдож байгаа хэрэгтэд тийм ээ. Тэгээ энийг бол би ч хүртэл хичээлээрээ одоо өндөр хөгжилтэй улсуудын одоо шүүхүүдэд тусгай саналтай шүүгч шийдвэрээ үндсэн шийдвэртэйгээ хамт хэвлүүлэх боломжтой байдаг гэдэг бол ярьдаг байхгүй. За энийг бол их гоё шийдэл байна гэдэг хүлээж авдаг л да. Хүлээж авсан ч байна. Тэгээ яагаад гэвэл 2016 онд үндсэн хуулийн цэцгийн тухайд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энийг суулгасан байдаг. Тэгээ энэ бол маш сайн шийдэл. Гэхдээ юун дээр эрсдэл гараад алдаа гараад юм бэ? Энэ сайдл шийдлийг оруулж ирэхэд одоо ямар учир дутагдaltaй тал ажиглагдсан гэхлээр хэрэг одоо зөвлөлдөх тасалгаанд орсон шүүгч цөөнх болох юм бол тийм ээ. Тэгээ шийдвэрээ хавсрахдаг үүрэгтэй болчих юм бол тийм ээ одоо үндсэн хуулийн цэцгийн гаргасан шийдвэртэй хамт цөөх болсон гишүүн өөрийнхөө шийдвэрийг хамт хэвлүүлдэг үүрэгтэй болчих юм бол тэгээ зөвлөлдөх тасалгааны нууц гэдэг зүйл зөвлөлдөх тасалгаанд зарим юм бол одоо угаасаа яригадад нийтэд мэдэгддэг шүү дээ. Тийм ээ нийтэд мэдэгдэх ёсгүй юм бас яригдана. Маш их олон нотлох баримт яригдана. Маш их олон тоо баримт яригдана. Одоо байгууллагын хувь хүний улсын нууцтай холбоотой асуудал яригдана. За тэгээд ийм юм яригдах тохиолдолд энэтэй холбоотой магадгүй өөрийгөө илэрхийлсэн шүүгч тэр өөрийнхөө үндслийг албан ёсны шийдвэртэй хамт гаргах үүрэгтэй болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр зөвлөлдөх тасалгаанд амаа нээх хүн олдохгүй. Зөвлөлдөх тасалгаанд уушгаа нийтэл энэ шийдвэрийг үндслэл дээр одоо ярих шүүгч олдохгүй. Тийм ээ. Тэгээд эсвэл эсрэгээр тийм ээ. Намайг одоо миний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа.
намайг одоо их дэвшилтэд сайн шүүгч гэж бодог гэж үзээд тодорхой үндслэл зориутаар гаргаж ирээд одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрт хавсаргах юм боломж би ингэн гэж байгаа юм биш. Гэхдээ ийм боломж одоо бүрдүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн томьёо бол ямар байх хэвээр гэвэл нэгдүгээр хэрвээ хүсэх юм бол хавсрах боломжтой гэж байх. За тэгээд ер нь бол үндсэн хуулийн цэц намайг 2001 онд үндсэн хуулийн цэцэн гишүүн болохоос өмнө одоо квота зарладаг байсан юм шийдвэрийнхаа. За үндсэн хуулийн цэц 3-2-оор ийм шийдвэр гаргалаа. 4-1-ээр гаргалаа ч юм уу те одоо квота зарлангууд одоо манай нийгэм бол өөрөө их улс төрчдөг байна л да. Амьдрал ядуу болоод байх тусам улс төрчдөг. Амьдрал баян одоо хүн болгон өөрийнхөө аж амьдралыг өөрөөсөө хамааралтай залгуулаа явуулдаг тэр улс төрийг тоохоо болно шүү дээ тийм ээ. Тэгээд амьдрал ядуу байгаа учраас их улс төрчдөг учраас за энэ одоо энэ бүрэлдэхүүнд орсон энэ шүүгч ийм шийдвэр гаргасан байх нь лавтай. Эсвэл дараагийн шүүгчээс энэ л ингэсэн байх шүү гэдгээр ярианы бай болоод тэр нь тэгээд бас оновчтой биш. Тэгээд манай талын шүүгч, танай талын шүүгч энэ л ингэж таараа гэсэн юм таамаг дэвшүүлэхэд хүрээд тэгээд энэ одоо ямар хуваар үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарч байгаа гэдгийг нийтэд зарлахыг бол үндсэн хуулийн цэц 2000 оноос 2001 оноос өмнө болсон гинлээ. Тэгэхээр энэ одоо шийдвэрийн үндслийг одоо хэрвээ үндсэн хуулийн цэцэн шийдвэртэй хамт гишүүн эвлүүлэх юм боломж бүрдэх юм бол тэрийг их айчмаар оруулж ирэх тийм ээ. Зөвхөн боломжтой байхаар оруулж ирэх. Хэрвээ одоо өөрөө шаардлагатай гэж үзэх юм бол оруулж ирэх боломжтой байх. Эсвэл одоо энэ улс төрчлөлт арай намдах үед энэ залтыг хуульд оруулж ирэх зэрэг ийм одоо ухаалаг байдлаар шийдвэрлээд одоо ийм саяны энэ одоо энэ залтыг чинь оруулж ирсний дараа үндсэн хуулийн цэц 2016 оны нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцээд үндсэн хууль зөрчсөн мэй шийдчихлээ шүү дээ. Тэгээд нэгэнт үндсэн хууль зөрчсөн мэй гэж шийдчихвэл одоо дахиад оруулж ирэхэд хүнд болж байгаа байхгүй. Тэгэхээр хичнээн дэвшилттэй зүйл залтыг болгоомжгүйгээр оруулж ирснээр тийм ээ ухаж бодохгүйгээр энэ фонтайгаа өөрийнхөө нөхцөл байдалтай уялдуулахгүйгээр оруулж ирснээр ингээд одоо булшилчиж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр бол ийм зүйлийг одоо бас харгалзаад хичнээн гоё сонирхолтой шийдлүүд яригдвч энэ хэрэгжих боломжтой юу? Манайд хэрвээ хэрэгжүүл ямар эрсдэлтэй вэ? Ямар хажуугаар нь өөр зүйл заалтууд орж ирж хангагдсан байж энэ заалт биелэх боломжтой вэ гэдэг давхар бодохгүй бол энэ бол их гоё арчилсан заалт байна. Энэ бол одоо Германд байдаг, энэ бол одоо Америкт байдаг, энэ нь Японд байдаг ингээд механикээр оруулж ирвэл хичнээн арчилсан заалтыг одоо хүн дургуйцч хүлээж авдаг болох. Тийм ээ. Шинжлэх ухааны эргэлтэнд үнээсээ үдэд орохгүй болох. Тэгээ эргэж сэргэж хуулийн заалт болох боломжгүй болох ийм аюултай байдалд бол хүрч болохоор байна гэж хэлэхээр байна. Тантай гэж байгаа ярилцлага өндөрлөх төхөж байна. Тэгэхээр магадгүй ярилцлагын хүрээнд танаас бас таны хэлхий гэсэн одоо ярилцъя гэсэн асуудлыг бас орхигдуулсан, таваас нэмж тодруулж хэлмээр ийм чухал таны дотор бодож явж байгаа тийм бодол магадгүй судлаачдын дунд тийм маргаан дагуулсан тийм асуудал хэрвээ үлдсэн бол таныг бас тэр талаар хуваалцаач гэж. За тэгээ олон асуулт байдгаас энийг цохон тэмдэглэе гэж бодож байна. Яагаад гэвэл шийдэгдэж чадахгүй байгаа асуулт учраас. Шийдэгдэх гэсэн бол одоо ярих шаардлагагүй боллоо. Тийм ээ. Одоо манайд чинь 2004 онд захиргааны иргэн шүүхүүд байгуулагдсан. 92 онд үндсэн хуулийн цэц байгуулагдсан. За тэгээд захиргааны иргэн шүүхийн дагаж бүрдэх одоо баримтлах биш одоо ярьж байна. Хэрэглэх хууль гэдэг захиргааны ерөнхий хууль гэдэг бас 2016 онд батлагдсан.
мөрдсөн. 15 онд 15 онд болоод 16 оны 7 сарын 1-ээс хүчин төгөлтөд мөрдөгдөж байгаа. За тэгэхээр эдгээр энэ хуулийн хүрээнд цэц юуг нь ядах вэ? Захиргааны иргэн шүүх юуг нь ядах вэ гэдэг дээр маргаан үе гарч ирээд намжаад та утахгүй бас гарч ирэх байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл төгс шийдэл төрийг учраас тийм ээ. За тэгэд түүнд бол одоо жишээлбэл юу орж ийн вөхлөөр энэ засгийн газрын шийдвэрийг захиргааны иргэн шүүх нь хянах юм уу? Үндсэн хуулийн цэцэг хянах юм уу гэсэн ийм асуулт гарч ирдэг. Тэгээд бүр хэрвээ би андуураг бол 2001 онд үндсэн хуулийн цэц энтэй холбоотой асуудлыг авч хэлцээд үндсэн хуульд засгийн газрын шийдвэрийг цэц хянана гэж байгаа учраас засгийн газрын шийдвэрийг цаашдаа захиргааны иргэн шүүх биш цэц хянах нь зүйтэй юм байна. СТБ-с давхартал үүсээд замбраагүй байдал бий болох гэж байна гэсэн нэг ийм олон хороо ийм шийдвэр гаргасан байдаг. Дотроо янз янзын санал явсан энийг бол би хэлэхэ болъё. Тийм ээ. За тэгэхэд захиргааны иргэн шүүхийн харьяалаас засгийн газрыг аваад хийцсэн байдаг. За тэгэхэд захиргааны ерөнхий хууль батлагдангууд 2015 онд ирж байна. Энэ 2015 онд засгийн газрыг дахиад ороод ирсэн байдаг байхгүй юу? Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянана гэдэг. За тэгэхэд захиргааны хэргийн шүүх засгийн газрын олон шийдвэрийг хянаад энэ нь бол одоо нэлийн дуулиантай өмч хөрөнгөтэй холбоотой том хэрэгүүд байж тараад энийг бол би ихнээс ярил бүр цаг зарцуулах гэдэг учраас би зүгээр дуртад өнгөрчиж байна. За тэгэхэд одоо засгийн газрын бодлогоор одоо өмч шилжүүлсэн асуудлыг захиргааны иргэн шүүх одоо тухайн хэрэг дээрээ өөрөөр шийдээд засгийн газрын бодлоготой зөрчилдсөн шийдвэр гаргаад байгаа учраас улс төрийн шийдвэр хэрэгжүүлэх чиглэлээр гарч байгаа засгийн газрын шийдвэрийг захиргааны иргэн шүүх хянахгүй цэц хяндаг бай, бусдын захиргааны иргэн шүүх хяндаг байя гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд хууль тогтоогч оруулсан байдаг тийм. За тэгэхээр энэ бол өөрөө төгс шийдэл биш гэж би үзэх гэдэг байна. Одоо ерөөсөө төгс шийдэл биш нь цэцгийн тэгээд дээрээс нь захиргааны иргэн шүүхийн эрх хэмжээг хуульчилсан зарчимтай холбоотой би ярих гэдэг л да. Үндсэн хуулийн цэц одоо хэний шийдвэрийг хянах вэ гэдэг нь тооцох зарчмаар байдаг байхгүй юу? Түүн дотор засгийн газрын шийдвэр орчдөг. Захиргааны иргэн шүүх хэний шийдвэрийг хянах вэ гэдэг бол ерөнхийлөн томьёолох зарчмаар ордог. Тийм ээ. Одоо өөрөөр хэлэх юм бол нийтийн эрхцэн бүх маргааныг иргэнд чиглэсэн бүх маргааныг захиргааны иргэн шүүх хянана гэхээр энэ дотор засгийн газрын шийдвэр орон хөвчөж байгаа байхгүй. Тийм ээ. За тэгээд энэ томьёолол энэ хоёр томьёолол зэрэгцэн орших тохиолдолд энэ маргаан байсаар байх болно. Энийг тухайлбал одоо улс төрийн шийдвэрийг улс төртэй холбоотой шийдвэрийг нь хянана гэж засах гэж ч нэмэр байхгүй. Яагаад гэвэл засгийн газрын шийдвэр бол дандаа бодлогын шийдвэр байдаг. Тийм ээ. Улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн л байдаг. Яагаад гэвэл засгийн газар эрх шилжүүлж авдаг. Засгийн газар улсын хурлаас үүрэг болгосон тэр бодлогыг хэрэгжүүлдэг. Юуг нь улс төрийн гэж үзэх юм, юуг нь улс төрийн гэж үзэх үү, юуг нь улс төрийн биш гэж үзэх үү гэдэг ямагт маргаангаар нь эсвэл одоо дур зоргын ийм шалгуур гарч ирнэ. Тийм ээ. Тэгээ ахаад манай одоо энэ проблем шийдэгдэг үлдэх байхгүй. Ийм учраас бол одоо засгийн газартай захиргааны иргэн шүүхтэй тэгээ үндсэн хуулийн шүүхтэй одоо улсуудад яаж томьёолдог вэ гэхээр нийтийн эрхцэн бүх маргааныг захиргааны иргэн шүүх хянана гагцхүү үндсэн хууль зөрчилсөнийг нь үндсэн хуулийн шүүх хянана гэж явчихаар юу болдгоо гэхээр одоо эхлээд захиргааны иргэн шүүх бүх шат дамжлагаараа хянаж дуусаад тэгээд одоо сая үндсэн хууль зөрчигдсөн байна уугүй юу гэдгийг шалгах дээрээ хөрвөл
үндсэн хуулийн шүүхтэр очдог. Тэгээ үндсэн хуулийн шүүхтэр очихын өмнө захиргааны иргэн шүүх дууссан байна. Тэгэхээр үндсэн хуулийн шүүхийн өмнө захиргааны иргэн шүүхээр хянах нь үндсэн хуулийн шүүхтэр очих урьдчилсан нөхцөл болдог байхгүй. Чи захиргааны иргэн шүүхээр яваагүй бол үндсэн хуулийн шүүхтэр очихгүй гэсэн ийм одоо зүй тогтол үйлчилдэг байна л та. Энийг бол мянган удаа яриад бүтэхгүй байгаа байхгүй. Энэ нь зөв, улс төрийн зөв, цэс дээр байх нь зөв, захиргааны иргэн шүүхтэр байх нь зөв гэл ингээл талцаал байна. Цаана нөгөө агуу бүх зүйл хялбар байдаг гэдэг шиг тийм ээ. Энэ одоо нөгөө иерархийн зарчим, шат дамжлагын зарчим, хууль зүйн шат дамжлагын зарчмаар бол эхлээд хуульд заасан байгаа бол дээд шатны байгууллага танигдана. Тэгээд одоо дагнсан шүүхэд тухайлбал захиргааны иргэн. Тэгээд дагнсан шүүхэд хандчихаар одоо энэ мэргэжлийн шат дамжлал дуусчлаа шүү дээ. Одоо үндсэн хуулийн төвшин эхэлнэ. Тэгвэл зэрэгцээд авахгүй. Ингээд 2 хуваагаад авахгүй. Тийм ээ. Тэгэхээр бол ийм одоо нюансыг хэлээд одоо надаас ч нэх асуусангүй дээ. Яг энэ маргааны үеэр биш зүгээр яриад бас одоо толгойд сайн буухгүй өөр юм бодоод арчигчд юм шиг байна тийм ээ. Яг энэ маргааны үеэр надаас бол ирж асуусангүй захиргааны эрхцүүлэгчтэй хоорондоо маргаад байсан. Захиргааны эрхцүүлэгчд бол энийг шийддэг юм биш. Тийм ээ. Тэгэхээр бол манай энэ хоёр шүүхийн эрх хэмжээд тодорхойлж байгаа зарчмыг нэг болгоод шат дамжлагын энэ дарааллаар нь шийдвэрлэдэг болгочих юм бол энэ маргаан нэг удаа шийдэгдээд одоо эдгээр шүүх оршин тогтох бүх үе шатуудад шийдэгдсэн хэвээрээ байна гэсэн ийм зүйлийг бол хэлье гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд багш нэг тийм тохиолдол яриа та яад бол би энэ тохиолдлоос өөрөө жижигхэн шокд орсон болохоор тийм ээ энэ залуучуудыг шокнд оруулах гэж байгаа юм биш. Гэхдээ шокнд орохоос сэргийлэх гэдэг ирж байгаа тийм ээ. Тэгээд би одоо Германд ажиллах үеэр нүдний эмчд үзүүлэх шаардлага гаргаад нүдний эмч 2-3 удаа миний нүдийг эмчлээд тэгээд анх удаа Монгол өвчтөн үзэж байгаа гэдэг утгаар тэгээ өөрөө төвдийн урлаг сонирхдаг хүн манайхыг төвдийн шашинтай гэдгийг шарын шашинтай гэдгийг мэддэг учраас тэр хүн намайг Монгол руу буцаж одоо эргэж ирэхийн өмнө гэртээ ирсэн. Тэр эмч. За тэгээд мэдээч эмч хүн хуульч хүн хоёр юу ярих вэ? Нэг нь герман хүн, нэг нь монгол хүн хоёр юу ярих вэ? Би төвдийн урлагийг хэдийгээр би монгол хүн атлаа тэр хүнээс муу мэднэ. Тэр хүн өөрөө судлаачийн төвшөнд мэддэг бүсгүй юм, тийм ээ. За тэгэхэд тэр хүн бас яриаг сонирхолтой болох үтнээс Бавар мужи улсын давж залтах шатны ердийн шүүхийн, иргэний шүүхийн шүүгч бүсгүй гэртээ урьсан байж. Тий. За тэгээд би яг өөрөө ямар айлд өргөдөх гэж байгаагаа мэдээд хурдхан шиг гарч Мюнхенд байгаа төвд шашны хэрэгслийн одоо дэлгүүрт очиж дурсгалын зүйл худалдаж аваад одоо гэртэн дурсгалын зүйл үлдэх зорилгоор за тэгээд оройн тэр айлд зочилсон чинь ийм намтлаг шүүгч бүсгүй сууж байгаа юм аа. За тэгээд яг хуулийн агуулгын яриа өрнөд тэгээд би Мюнхенд яагаад үжсэн гэхээр манай үндсэн хуулийн засгийн гишүүд Германд ажиллаад тэр анх нөхдөйгээ төрөө буцаасны дараа сангийн хан соёлын сангийн шугамар ганцын хоёр одоо ажил тохирох зорилгоор 1-2 хоног үлдсэн байсан хугацаанд байсан учраас одоо манай шүүгчид хинтээ уулзсан. Тухайлбал одоо холбооны Карлсруhed байдаг холбооны дээд шатны шүүхийн шүүгчдтэй ямар асуудлаар санилцсан үндсэн хуулийн шүүхийн шүүгчдтэй Баварт хинтээ уулзсан. Анхны шатны шүүгчийн тэр шүүгчийг мэддэг билүү гэд одоо бас нэг дундын танил одоо дундын танил гэж хэлэх үү тийм олох зорилгоор нэг ярья өрнүүлсэн чинь тэр бүсгүй ярьж сууж ийсэн нэг ийм зүйл надад хэлсэн.
одоо миний нэрлсэн шүүгчдийг тийм ээ одоо сонсоод тэгээд тэр шүүгчийг би мэднэ. Би мэддэг хүмүүс миний коллегууд байна. Тэгэхдээ би таних шаардлага байхгүй. Яагаад гэвэл заримынх нь шийдвэрийг би хяндаг. Миний шийдвэрийг зарим нь хяндаг. Ийм учраас зүгээр албаны таньдаг харилцаатай байдаг гэсэн. Тэгэхээр би нөгөө түрүү манайд юу вэ? Танилтай бол талын жирийн гэж ярьдаг шиг олон танилтайгаараа барах нь тэглэгүүл яг олон найзтайгаараа барах нь. Тэгэхдээ энэ бол бас профессионалны эзэг. Тийм ээ, энэ бол мэрэгжлийн эзэг. Тэгээд одоо тэр шүүгчд тухайн хүн бол давж заалт шатны шүүгчээр олон жил ажиллаж байгаа хүн байна. Тэгээд дээд шатны шүүгчтэйгээ одоо хувийн намд биш үү? Тийм ээ. Доод шатны шүүгчтэйгээ хувийн намд биш үү? Таньдаг байна, хүнддэгдэг байна. Гэхдээ амт байх албагүй гэж хариулж байна, тийм ээ. Тэгээ энэ хүний ярианаас бол надад одоо мэрэгжлийн эзэг гэдэг бол энэ шүүгчийн эзэг гэдэг бол өөрт нь нэвт шингэсэн байдгийн байна. Энэ бол зүгээр нэг лекцэн сэдв биш. Энэ бол зүгээр нэг хэвлэл мэдээлэлээр ярьдаг одоо асуудал биш. Тийм ээ. Энэ бол тухайн хүний мөрдлөг болгодог, өөрийнхөө өдөр тутмын амьдралд одоо дагаж мөрддөг усаагаар мэд өөрийгөө одоо өөрийнхөө бие шингээсэн нэг юм журам болцсон, дагаж мөрдөх журам болцсон байдığım байна гэсэн ийм сэтгэл төрсөн. Тэгэхээр жижигхэн юмнаас их олон зүйлийг олж мэддэг юм бэлээ. Надад бол юм жижигхэн юмнаас олон зүйлийг олж мэдэх тохиолдол их гарсан. Тэгээд хэрвээ та бүхэн хүсвэл бүр дараагаар нэг болцоотой үерээ эдгээрээс сонсож мэдье. Бас хууч хөрё, яриулъя гэвэл хандаарай гэж хэлмээр байна. За төрөлхийн ярилцлагын төгсөлд хамгийн сүүлийн асуулт. Хамгийн сүүлийн асуулт нь орцож байгаа зочин бүрээс хамгийн сүүлд нь асуудаг асуулт. Таны бодлоор хууль гэж юу вэ? Хууль уу? Тий. Хууль гэдэг бол бид бүгдийг амьдралдаа заавал дагаж бүрдэх ёстой хэм хэмжээ. Заавал дагаж бүрдэх ёстой. Ижлэхэн үйлчлэх ёстой. За ингээд бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө ажлын туршлага анх яагаад хууль мэргэжлийг сонгох болсон тийм ээ одоо хуулийн боловсрол олж авсан тэгээ ажлынхаа туршлага гээд мөн өөрийнхөө судалгаа хийдэг энэ салбарын талаар сонирхолтой ярилцлага өргүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа.